За ингээд юу яцгаана манайхаа бичлэг эхэлсэн байна. Эхэлсэн байна. За тэгээд сая шинэ жилээр 1 сарын 1-нд 31-нд нь үзэж амжаагүй. Тэгээд 1 сарын 1-нд энэ Молпедиагийнханаас гаргасан Молко Монголын уран сайхны кино шинэ жилийн тухай кино үзлээ. Шинэ жилийн 1-нд тэгээд өнөөдөр 3 хоногийн дараа энэ киног үзээд одоо төрсэн сэтгэлдээс хуваалцъя гэсэн тийм бичлэг хий гэж бодлоо. Тэгээд киноны хувьд бол маш гоё болсон байлаа. Одоо Монголын хүмүүс сэтгэл дээр мэдсэн байлээ те. Монголын одоо кино сургууль төгссөн найруулагч одоо юу гэдгийг кино мэргэжлийн кино багийнхнаас илүү одоо тэднээс илүү тийм кино хийсэн байна гэд яг хүмүүс бичсэн байсан. Тэгээд тэрнтэй бол санал нийлж байгаа яг тэгсэн байлээ. Тэгээд энэ киног зүгээр хүмүүс эднэр ингээ гаргачаад одоо нөгөө Лук ТV тэ ори тэгээд энэ юунууд дээр ингээ мөнгөөр тавьсан бол хүмүүс энийг бол зөвхөн мөнгөний төлөөд үзэхэрч тийм одоо үзээд эднэр тэгээ ашиг олж болохоор тийм хэмжээний кино байсан. Кино чадварт гаргасан ч хүмүүс одоо очиод кино чадварт мөнгөний төлөөд үзэхэр тийм хэмжээний киног эднэр үнэгүй гаргасан байсан. Тэр нь бол маш одоо үзэгчтэй ингээд энэ яагаад үнэгүй гаргасан шалтгаанаа энд тайлбар хэсэгтээ бичсэн байх шүү гэсэн. Эднэрийн бас хэдэн жилийн хэлээ. 8 жилийн он дээрээ энэхүү хамтын бүтээл маань гарч байгаад бидний зүгээс маш их баяртай байна. Кино бүтээхэд оролцсон бүх хүмүүстээ гүнээ талархал илэрхийлье гэсэн байна. Тэгээд ийм гоё маш ийм одоо нөгөө премиум гэдэг чинь гадаадд те одоо төлбөртэй одоо VIP тийм премиум бичлэгийг үнэгүй үзүүлсэн одоо киног үнэгүй яасан одоо энэ Молпедиагийнхандаа бас баярлаа гэж хэлхэн зүйтэй баг. Би одоо үзэгч хүний зүгээс тэгээд яг шинэ жилээр хүмүүстэй ингээд гоё юм үзэх юмтай байлгадаг. Угаасаа хүмүүс нэг шинэ жилийн сэдвтэй гоё юм хайдаг. Тэгээд тэр болгон тийм шинэ контент кино юу жил цөөхөн байдаг. Дандаа л нөгөө гарцсан юмнуудаа ингээл сквал нэг тийм сэдвүүнийг ижлэхэн ч юм уу нэг тийм шинэлэг юм байдгүй. Тэгээд энэ бол маш гоё шинэлэг тэгээд гоё чанартай уран бүтээл болсон. Хоёрт бол нэр мөрнч гоё өгсөн байлаа. Молко чи өөрийгөөс мол гişүүн гэдэг бас тийм юу хийгээд идэг контент дээр тэгээд ус уулан тасан задардаг маш олон төрлийн витаминууд агуул мол амьдрал жилүү тийм юунууд вайн бичлэгүүд аягүй хийдэг. Тэгээд энэ каноных нь нэр нь аягүй брэнд. Одоо ер нь мол гэдэг үг нь эдний яг брэнд хүмүүст брэнд болгоцсон. Тэгээд Молко гэдэг яг Молко шинэ жил ёлк гэдэг шиг Молко гэдэг амар бас нэр хүртэл гоё одоо өгсөн. Ер нь бол маш гоё бүхэнд цогцсон тийм гоё кино болсон байлаа. Тэгээд үзээгүй хүмүүс хараг байхгүй гэхдээ үзээгүй хүмүүсээ бол үзээрэй гэж одоо зөвлөх байна. Тэгээд ер нь Молпедиагийнхэн пэйжийн би бол бүр дээр хэдэн 5-6 жилийн өмнөөс бичлэг хийдэг хахт нь мэднэ. Тэгээд бас тоглолтын рекламуудыг хийлгдэг хийлгдэг байсан. Тэгээд сүүлд сая бас энэ бичлэгүүдийн үздэг. Тэгээд зарим нь бол их таалагддаг, зарим нь тэгэл янз бүр. Тэгээд миний өөрийн хувьд тэгээд энэ чиннээрэгэд нөгөө дууны пароди хийсэн. Энэ бас гоё болсон байлаа. Тэгээд энэ дуун дээр гардаг залуу сая тоглосон юм ба штэ. Энэ дэр Молко дэр. За нэг иймэрхүү тэгээд энэ дээр бас нэг юм бичсэн байсан. Тайлбартаар donation dance хаан банкны те чи олон хүмүүс үнэгүй үзүүлэхгүйгээр donation явуулъя гэсэн тул
donation дансаа бичлээ. Та бүхэн хүсвэл энэхүү дансанд donation хийж болно те. Ингээд хүмүүс айгүй үнэгүй үзсэн гой кино үнэтэй байх кино үнэгүй үзчихлээ гэд хүмүүс бүр сэтгэлээсээ donation хийгээд айгүй хүмүүс тэгсэн байна. Тэгээд donation дансаа бичсэн гэж байна. Би бол энэ дээр санал нийлж байна. Би ч гэсэн одоо ийм гой одоо цаг одоо мөнгө зарцуулсан киног үнэгүй ингэж тавьж ийн гэдэг бол маш одоо үзэгчтэй ингэж гоё бэлэг барьж гоё хүндэлсэн тийм бас учраас би ч гэсэн donate хийж бодож байгаа. Тэгээд би бас гадаадд болохоор энэ хаан банкныхын данс руу donate хийх гэхлээр бас жоохон шимтгэл бараг donate-ээс илүү авчдаг. Би бас мэдээж яг өөрхөн бол хэмжээнд л donate явуулна. Тэрнээс би бас тийм амар мөнгөтэй тийм бас биш болохоор өөрийнхөө чадах хэмжээгээр жижигэн ч гэсэн donate-жээс хүнд айгуу тийм хөөрхөн сэтгэл төрүүлдэг байлээ. За тэгээд мол пэдэгийн эднэрс зөвлөхөд donate данс байлаа гэхэд бас энэ PayPal дээр бүтүүлээд PayPal-таа данс нэгээд бас ингээд Монголд хаан банкны дансаа ингээд цуг тавьжул зүгээр. Тэгэх юм бол гадаад байгаа монголчууд donate их яг хуу Монголд байгаа монголчуудаас илүү одоо хийх одоо болцоотой байх. Эдийн засгийн хувьд болцоо арай жоохон бага өндөртэй байх. Тэгээд тийм үднээс гадаад байгаа монголчууд бол энийг их үдэж байгаа. Тэгээд энд donate хийх PayPal дээр данс нэгээд PayPal бүртгүүл одоо PayPal дээр данс нэгээд тавьчвал их тэд нэр гадаад байгаа монголчуудад одоо donate хийхэд маш амар. Дээрээс нь эднэрч гэсэн айгу илүү одоо бас юу donation их орж ирэх байх гэж бодож байна. Тэгээд миний өөрийн зүгээс эднэрч зөвлөх юу гэвэл тийм donate PayPal олон улсын тийм PayPal данс нэгээ гэж зөвлөмөр байна. За тэгээд дараагийн зүйл нь сэтгэлүүдээс уншицгаая. Мэдбигээс өөрхийн сэтгэл уншаас өөр юм хэлж игэвэл аймгийн Avengers юм уу? Ер нь бол маш гоё инээдтэй хөгжилтэй болсон байлаа. Тэгээд сэдвэн чсэн ер нь киноны сэдвийн хувьд бол ингээд зөвхөн энэ ингээд яг бодит амьдрал дээр байдаг зүйлүүдийг харуулсан байлаа. Яг бодит амьдрал дээр ч гэсэн ингээд бие дагаад амьдарч байгаа одоо залуус 20-д залуусчууд гэрээсээ тусдаа гарч байгаа залуучууд ч үгүй. Яг тэд нэг иймэрхүүл байдаг. Тэгээд тэрийг бол маш гоё харуулсан те. Тэгээд зөвхөн энэ Монгол тэлтгүү гадаадчсан би бас ингээд гадаадд ингээд би амьдраад байж хат гадаадд одоо гадаад хүмүүс ч яг л ийм залуучууд бие дагаа явж хат яг эднэр шиг л ийм юунууд зөндөө байдаг. Тэгээд зөвхөн Монгол гэлтгүү юу н гадаадын залууч энэ дэлхийн залуучууд одоо дэлхийн хэмжээний сэдвэн одоо зөвхөн Монголдоо гэхгүй дэлхийн тийм өөр гадаадын үзсэн гэсэн ер нь гой дуртай ойлгохоор тийм сэдвтэй кино болсон байлаа. Нөгөө тийм тэгээд өшөө юу хэлэх гэлээ. Тийм энэ киноны диалог буюу одоо бие биентэйгээ ярьж байгаа ярилцааны харьцааны яриа одоо бол яг л одоо хэтрүүлэггүй Монголд хүмүүс одоо залуучууд бие биентэйгээ яаж ярьдаг вэ? Тиймэрхүү л одоо болсон үнэмшилтэй болсон. Тэр нь бас маш таалагдсан. Зарим киноч нь ингээд нэг бодит амьдрал дээр ярьдгүй яриагаар яриад бас киногоо тийм муухайлгаад үнэмшилгүй юм шиг сонирн болчихдог. Энэ дээр бол маш гоё болсон байлаа. Диалог нь харилцаа гэх юм те. За хэрвээ би энд одоо киноны сайт үнэлгээ өгдөг сайтууд үүдэн шүү дээ. Одоо гадаадын IMDb гэдэг одоо энэ хүн болгонд мэддэг баг. Энэ сайтад одоо сайт дээр байна уу байхгүй л хэл та. Хэрвээ би өөр одоо 1-10 үнэлгээ өгөх юм бол энэ кинонд заавал би өөрхийн зүгээс нэг 8.5 үнэлгээ олгоно. 8-аас 9 одоо 8 гэж хэлчихье. Одоо энэ төрөлдөө бол энэ кино гоё болсон байлаа. Тэгээд сэтгэлээс гас уншицгаая. Кинод задлангийн задлан юм fire гэсэн юу бичсэн байна. Тэгээ энэ би лайк тарсан. Тэгээ удахгүй маш кинод задланд орох гэж би бодож байна. За тэгэл
цаг заваа гарган үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргэе. Ойрд ийм гоё Монгол кино үзээгүй юм байна. Зөндөө их нээлттэй жүжиглэлт хүртэл үнэхээр сайн юм аа. Шинэ оны мэд. Тийм. Энэ дээр бас энэ коммент дээр санал нийлж энийг уншсан чинь бас хэлчихсэн бас санчлаа. Тэр нь юу вэ гэхлээр үдсэндээ л харамсгүй маш их таалагдсан. Donation хийлээ, амжилт хүсье. Тий. Тэр нь юу вэ гэхлээр одоо Монголд жишээ нь ингээд бүр мэрэгжлийн тийм жүжигчд мэрэгжлийн кино хийдэг одоо хүмүүс мэрэгжлийн хүмүүсээс илүү жүжигчдээс илүү жүжиглсэн байсан. Тэр нь бол маш гайхамшигтай. Яагаад гэхээр бас эдгээр нөгөө YouTube дээр камерны урд янз бүрийн вайн бичлэг ер нь олон бичлэг хийдэг болохоор бас одоо жүжигчдээс дутхгүй одоо маш тийм одоо жүжиглэх авьяас ялцчгүй суучдаг баг тий. Тэгээд тэр туршлаганаас яагаад ер нь бол маш сайн болсон байлаа жүжиглэлт энэ төр бол. Тэгээд дөрүүд төсөл бүгд яг дүртэй орцсон, дүртэй таарсан хүмүүсийн дүрийн яг зөв хүмүүсийн дүрдэн тааруулаад тоглолцсон тийм кино болсон байна. За бичлэг маань маш урт болчих гээд байгаа учраас ингээд одоохондоо одоо хэлхийг гэсэн юмнуудаа ерөнхийд нь хэлчих шиг боллоо. Тэгээд ингээд энэ киног зүгээр мөнгөөр гаргасан ч хүмүүс үзэхээр кино байлаа гэж хүмүүс хэлмээр байна. Тэгээд дараагийн ангийн гаргахтаа зарцуулна гэсэн одоо donation хийх юм. Тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд за. Тийм биний хэлэх гээд байгаа бас нэг юм санчлаа энэ уншсан чинь Монголд одоо ингээд сүүлийн үеийн кинонууд ингээд үзэхлээр одоо нэг тийм амар ядцсан кинонууд мангар их тэдэн дандаа тэгсээр мэрэгжлийн жүжигчд мэрэгжлийн хүмүүс хийж байгаа юм нэ. Тэгээд нэг скол нэг амар мөнгө зүнг зараал тэгэл Холливуудын киноны дүүрэх га ядцсан. Тэгээд тэр нь амар явахгүй нэг хачаач юм айгу хийдэг. Тэрний оронд яг юм бодит амьдралтай нэгсэн. Энд одоо жишээ нь энэ кино хийхэд бас тийм янз бүрийн эффект чаарсан, янз бүрийн тийм Холливуудын кино хийх одоо дүүрэж хийхээс илүү хямдхан хийгдэн. Яагаад тэгэхээр тэр Холливуудын янз бүрийн акшн киноч гэдэг юу ч гэдэг хийхэд маш их одоо эффект, маш одоо орчин шаардаад ингээд түрээслэх газар аягүй их мэх гэл янз бүрийн шинээр барьж хийх мэх гэл ер нь амар их зардал гардаг. Тэгэхэд тэр тэгж хийсэн хэрнээ амар хүмүүс үзээд таалагддаг. Сэдвийн угаас утга нь тэнэг болсон бол та байдгүй гоё болдгоо. Тийм бол тэгэхэд монголчууд яавал кино урлаг нь одоо сайн хөгжихийг үл яг иймэрхүү кинонууд хийх хэрэгтэй. Яг Холливуудын кинонуудыг угаасаа гүйцэхгүй тэр янз бүрийн тийм кино. Тийм болохоор яг одоо нөгөө Орос нэг амьдралтай кинонууд гэдэг шиг Монгол тийм бас нэг амьдралтай кинонууд гэх юм уу. Одоо нэг хийвэл илүү дэлхийд гарах боломжтой гэж би зүгээр боддیں۔ Янз бүрийн одоо тийм амар компьютер график гэхээс илүү нэг иймэрхүү тийм кинонууд хийвэл илүү дэлхийд гарахад одоо илүү амарч гэж та ер нь хийж чадах байх гэж би боддог. Тэгээд иймэрхүү тийм кинонууд Монгол кинонууд цөөхөн л дөө. За нэг хэлэх гээд байгааг ойлгосон баг гэж бодож байна. Ойлгоогүй бол тэгээд сэтгэл дээр бичээрэй. Тэгээд хэлэх гээд байгаа маа яг бүрэн тайлбарлаж чадсан уугүй сайн мэдгүй байна. Тэгээд бичлэгээ дараа өөрөө үзээд л мэдэх байх. Тэгээд миний YouTube дээр байдаг 75 хүмүүстэй баярлалаа. Тэгээд миний хамгийн их үзэлттэй бичлэгээр бол одоохондоо энэ бичлэг болсон байна. Тэгээд энд нэг хүн сэтгэлжсэн байсан. Keep going man. Энд их баярлалаа. Чи илүү штэ. Илэл ираа гэн. Энд бас нэг тайлбар хийгэж бодсон. Тэгээд одоо жишээ нь би энэ IC түшиг эдгээр энэ бичлэгэн дээр юм reaction бичлэг хийхэд чи илүү гэж бичиж байна. Би энэ дээр хүмүүстэй хандж хэлэхэд бол хэрвээ та энэ бичлэгийг үзээд танд ямар нэгэн чихэнд чинь хүрсэн л та энэ бичлэг тамаатай гэж өөрийгөө бод. Та эсвэл Монгол YouTube бичлэг үздэг Монголын иргэн хүн бол энэ бичлэг болгон танд хамаатай. Таны юу үзэж байгаа, юу сонсож байгаа танд байн хамаатай байх ёстой. Тэгж байж та одоо
буруу ялгаа зөвийн зөв гэж ингэж тэгж явах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээ өөрийгөө одоо би илүү шít нэрээ тийм шít гэд ингээд цааш нь тавиадах юм бол та өөрөө ч одоо хөгжихгүй нийгмийнхэн болохгүй зүйлийг ч ялгаж салгаж ингэж бас чадахгүй тийм хэмжээнд очдог. Тийм болохоор танд одоо энэ хүн таны чихэнд хүржил сонсогдож байгаа юу л тэнд болгон танд ер нь хамаатай би одоо ямар утгаар нь хэлж байгаа шүү. Тэгээд та бүхэн бас зүгээр ойлгоорой. Тэгээд за өөр юм яриавчлаа. За ингээд Молко маш гоё кино болсон байлаа. Тэгээд баяртай. Peace.